Улсын хурлын дарга гишүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр Монгол улсын ирээдүйн болсон хүүхэд залуучуудын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах асуудлын хүрээнд боловсруулсан сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг танилцуулж байна. Уг хуулийн төслийн бодлогын зорилттой уялдсан байдлыг авч үзэхэд Монгол улс 2050 он гэхэд эрүүл насжилтаар бүс нутагтаа тэргүүлэх 10 улсын нэг болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд бид иргэдийнхээ эрүүл насжилтыг дор хаяж 6 насаар нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ зорилгын суурь нь хүүхэд нас юм а. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийг хамгаалуулах, сурч боловсрох эрхийг баталгаажуулсан. Гэвч бодит байдал дээр эдгээр эрхүүд сургуулийн орчинд бүрэн хангагдаж чадахгүй байна. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эрүүл зөв дадалтай иргэнийг багаас нь төлөвшүүлэх гэж тодорхой заасан. Иймд сургууль бол зөвхөн мэдлэг олох газар бус эрүүл амьдралын хэм маяг аюулгүй зан үйл төлөвшүүлэх үндсэн орчин байх ёстой. Өнөөгийн бодит нөхцөл байдлыг авч үзэхэд Монгол улсад нийт 1.3 сая орчим хүүхэд багчууд амьдарч байгаа нийт хүн амын 36.2%-ийг эзэлж байна. Үүнээс 2025-аас 26 оны хичээлийн жилд 820 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцж байгааг үндэсний статистикийн хороос мэдээлсэн. Өөрөөр хэлбэл хүүхдийн дийлэнх хэсэг нь өдөр тутмын амьдралынхаа ихэнх хугацааг сургуулийн орчинд өнгөрүүлж байгаа нь тус орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалтыг төрөөс онцгойлон анхаарах шаардлагатайг илтгэж байна. Өвчлөлийн хувьд шүдний өвчлөл, хүүхдүүдийн дунд тэргүүлэх шалтгаан хэвээр, амьсгал хоол уусруулах замын өвчлөл өндөр, сүрээгийн өвчлөл буурахгүй байна. Осол гэмтлийн хувьд Монгол улсын хэмжээ сүүлийн 5 жилийн хугацаанд 6-аас 18 насны нийт 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөн бөгөөд үүний 13.5 буюу 33,689 тохиолдол нь сургуулийн орчинд бүртгэгдсэн байна. Сургуулийн орчинд гарсан осол гэмтлийн шалтгааныг дотор нь зам тээврийн осол, амиа хорлох оролдлого, хүчирхийлэл зэргийн улмаас үүссэн тохиолдлууд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь анхаарал татж байна. Хамгийн ноцтой нь хүүхэд сурч боловсрох зорилгоор очисон сургуулийн орчинд эрүүл мэндэд эрсдэл учруулах, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Сургуулийн орчны эрсдлийг авч үзэхэд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн захиалгаар 2024 онд хийсэн хүүхдийн орчны эрүүл мэндийн үнэлгээ судалгааны үр дүнг харвал 79% нь хурд сааруулчгүй замтай ойр, 73% нь аюулгүй спортын талбайгүй, 76% нь ил задгаа захилгааны утасны эрсдэлтэй, 51% нь авто замтай хэд ойр байна. Дотоод орчны эрүүл ахуйн хүрээнд сургууль цэцэрлэгт засвар хийсний дараа бодог бусад материалаас ялгардаг формальдегид стандарт хэмжээс 2-оос 3 дахин их, бензол 3.5 дахин их, хар туглаг 2-оос 5 дахин их, хором 2.3 дахин хэтэрсэн дотоод орчны судалгаагаар тогтоогдсон. Эдгээр бодис нь хорт хавдрын эрсдэл, дархлаа сулрах, хүүхдийн өсөлт хөгжил сөргөөр нөлөөлөх, архаг амьсгалын замын өвчин ихсэх эрсдлийг дагуулдаг. Нийгмийн тулгымцсан асуудал сургуулийн орчинд дээрх асуудлаас гадна сурагчдын хоорондын харилцаа хандлагатай холбоотой ноцтой асуудал болох үе тэнгийн дээрлэхэл бодитоор байгаа боловч түүнийг зохицуулах, урдсан сэргийлэх тогтолцоо хангалтгүй байна. Энэ нь өнөөгийн сөрөг нөхцөл байдлыг бий болгоход нөлөөлж байна. Судалгаанаас харахад сургуулийн орчинд гарч буй осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудын дунд хүчирхийлэл, дээрлэх хэдэлтээс үүдэлтэй гэмтэл бэртэл өндөр хувийг эзэлж эхний 4 дахь шалтгаан болж байна. Ийм сургуулийн орчинд үе тэнгийн дээрлэхлээс урдсан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, цогц тогтолцоог бүрдүүлэх нь хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах бодлогын чухал чиглэл болж байна. Үе тэнгийн дээрлэхэлтэй холбоотой харилцааг хүүхэд хамгааллын тухай хууль тодорхой хэмжээнд зохицуулсан боловч сургуулийн орчин дэх эрүүл мэнд аюулгүй байдлын асуудалтай уялдуулсан, урдсан сэргийлэх болон дэмжлэгийн механизмыг наривчлан тусгасан зохицуул дутмаг байна. Иймээс сургуулийн орчинд эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээрх зохицуултыг уялдуулан тусгаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, урдсан сэргийлэх болон хамгааллын тогтолцоог сайжруулахад чиглэсэн заалтуудыг түлхүү тусгасан болно. Олон улсын туршлагыг харахад дэлхийд дахинд сургуулийн орчны эрүүл мэндийг системтэй шийдсэн туршлага байна. Тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийг дэмжих сургууль хөтөлбөр хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр нь сургуулийг бүхэлд нь хамарсан бодлого, орчин үйлчилгээ, оролцоогоор дамжуулан хүүхэд болон хамт олонны эрүүл мэнд сайн сайхны байдлыг дэмжих цогц хөтөлбөр юм а.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хүүхдийн аюулгүй орчны стандартыг тодорхойлсон. Хүүхдийн аюулгүй орчин гэдэг нь хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалж, эрүүл аюулгүй хөгжих, суралцах, сэтгэл зүйн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлсэн орчин хэмээн тодорхойлсон. Монгол улс эдгээр сайн дурсгалыг нутагшуулах шаардлагатай байна. Иймд хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг сургуулийн орчинд бүрэн хангах, эрсдэл хүчин зүйлийг бууруулах, урдсан сэргийлэх цог тогтолцоог бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх шаардлагатай байна. Бусад хуультай давхцаж буй эсэх тэдгээрийн уялдаа холбооны талаар сургуулийн орчны эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл хүүхэд хамгааллын тухай хуультай давхардуулалгүйгээр суралцагчийн сэтгэл зүйн боловсрол зөвлөгөө өгөх, тусламж дэмжлэг авах орчныг бүрдүүлэх, сургуулийн сэтгэл зүйч, эмч, холбогдох албан тушаалтанд суралцагчаас тогтмол асуулга авах гэх мэт замаар суралцагчийг хүчирхийл үе тэнгийн дээрлэхэлтэй хохирогч болж буй эсхийг илрүүлэх боломжийг олгоно. Суралцагчийг хохирогч болж болзошгүй тохиолдолд яаралтай хүүхэд хамгааллын тухай хууль заасан хамгаалах эрхийг сэргээх арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж өгөхийг зорьсон. Үүгээр уг хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын тухай хуульд заасан зохицуулалтад давхардалгүй, харин хүүхэд хамгааллын тухай хуулийг боддоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хууль хоорондын уялдааг хангаж өгсөн. Хэрэгжихгүй норм стандарт байх нь хоосон цааснаас ялгагдах зүйлгүй бөгөөд сургуулийн орчинд суралцагч хүүхдүүд нь амь насаараа эрсдэх, эрүүл мэндээр хохирох явдал буурахгүй гарсаар байна. Сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төсөл нь сургуулийн орчинтой холбогдох норм стандартыг заавал дагаж мөрдүүлэх эрх зүйн үндэслэл механизмыг бүрдүүлэхийг зорьсноор онцлогтой. Үүнд норм стандартыг дагаж мөрдөөгүйгээс үүсэх хариуцлагын асуудлыг тусгаснаас гадна дагаж мөрдөж буй оролцогч талуудыг урамшуулах зохицуултыг орхитуулаагүй. Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэг 27 зүйлтэй. Нэгдүгээр бүлэгт сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль нь өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэндийг хамгаалж дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчлөлөөс урдсан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын гэрээнд нийцүүлэн ялгуурлан гадуурхахгүйгээр тэгш хүмүүнлэг, нууцлалыг хангаж суралцагчийн эрх ашигыг нэн тэргүүнд тавих зарчмаар зохицуулах оршихоор тусглаа. Хоёрдугаар бүлэгт эрүүл мэндийг дэмжих сургуулийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд баталж, сургууль бүр хэрэгжүүлэх, суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах дунд хугацааны төлөвлөгөө, тогтмол үзлэг шинжилгээ эрт илрүүлэг, яаралтай тусламжийн бэлэн байдал, захин бүртгэл тайлагнал, нотлохоон суурилсан төлөвлөлт, халдварт болон халдварт бус өвчнөөс урдсан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг, эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь хэрэгжүүлэх замаар суралцагч, багш ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг системтэй хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм а. 3-дугаар бүлэгт сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, аливаа осол гэмтлээс урдсан сэргийлэх, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг хангах, түүнээс учирсан нөхөн төлбөр олгохтой холбоотой дараах агуулга бүхий зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн сургуулийн орчинд тавигдах нэмэлт шаардлагыг тусгасан бөгөөд цаашдаа суралцагчдыг орчны бохирдол, тэдгээрээс улбаатай өвчлөлөөс урдсан сэргийлэх боломжтой болно. 4-р бүлэгт тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох санхүүгийн олон талт их үүсвэрийг ашиглаж болох эрх зүйн үндэслэлийг тусгалаа. Эрхэм гишүүдээ, хүүхдийн эрүүл мэнд бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш ээ. Энэ бол улсын хөгжлийн суурь асуудал юм а. Эрүүл боловсролтой иргэн эх орны хөгжлийн үндэс юм а. Сургууль бол хүүхдүүд амьдралынхаа хамгийн их цагийг өнгөрөөдөг орчоо. Тиймээс бид энэ орчныг эрүүл аюулгүй хамгаалалттай болох үүрэгтэй. Иймд сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хилцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.